Хамтаа танд баярлалаа. Тэгэхээр Монгол банкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол алт аяныг энэ сарын 1-ээс ирэх 3 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Оны эхний 7 сарын хугацаанд Төв банк нь нийтдээ 8.9 тонн алтыг тушаагаад байгаа юм а. Тэгэхээр Монгол банкны хувьд 2011 онд 68% татварыг авч эхэлснээс хойш бол алт тушаалт огцон буурсан тухай мэдээлсэн байгаа. Харин татварын хэмжээг 2011 онд 5% болгосон бол 14 оны 1-р сараас бол 2.5% болгон бууруулсан. За ингэснээр 2014-өөс 16 онд бол алт тушаалтын хэмжээ тогтмол нэмэгдэж байна. Тэр дундаа 2015-аас 17 оны хувьд иргэдийн тушаасан алт аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад өндөр дүнтэй байгаа юм а. За бид Монгол банкны Эрдэнэсийн сангийн захирал хадагтай Эрдэнэ туяатай ярилцахаар студид энэ хэсэгт урьж авчираад байна. Өнөөдөр цаг гарган студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За ямар ч тач шинэ аян болвол ингээд эхэлж байгаа маань эх 3 сарын хугацаанд хэрэгжих нь. Яг аяны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлууд ямар байдлаар харагдаж байна? За Монгол алт аяныг 3 сарын хугацаатай зохион байгуулж байгаа нь алт 2 үндэсний хөтөлбөртэй холбоотой. Алт 2 үндэсний хөтөлбөр дээр Монгол алтны худалдаа авалтыг нэмэгдүүлэн ерөнхийдөө иргэдэд алтны худалдаа авалттай холбоотой мэдээлэл сургалтыг явуулна гэдэг ажлын төлөвлөгөө тусгасан байсан. Уул уурхай яамтай хамтраад хамтарсан ажлын хэсэг бас байгуулагдсан байгаа. Тэр нь өөрөө алт 2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд алтны цэвэршүүлэх үйлдвэрийн судалгааг хийх, дээр нь алтны худалдаа авалтыг нэмэгдүүлэх гэсэн хоёр ажлын төлөвлөгөөтэй ажлын хэсэг байгуулагдсан байна. Тэгээд энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол алт аянаа эхлүүлсэн. Монгол алт аяныг эхлүүлэх яг энэ явцад бол алтны худалдаа авалт манай бол 8.9 тонн байгаа. Яг алт тушаалтын эд үеийг бол 8, 9, 10 дугаар сар гэж үздэг. Өмнөх саруудын дунджаас бол тийм тэгж харагддаг статистик мэдээгээрээ. Өнгөрсөн жилийн хувьд бол 18 тонн давсан баг алтны тушаалт ерөн дээдсэгтэй өрчөөс. Энэ жилийн тухайд бараг 20 тонны төвшинг одоогийн зүгээр яг нөхцөл байдлыг хараад үзэх юм бол давахын боломж бол зүгээр харагдаад байна шүү дээ. Яг аль тал дээр илүү алт тушаалт илүү төлхөө харагдаж байна. Аж ахуйн нэгж иргэдийн ингээд ялгаад харах юм бол иргэдийн бас тушаалт нэлээд нэмэгдсэн дүр зураг харагдаад байна эхний саруудын дунд. Тийм, ерөнхийдөө бол яг алтны энэ жилийн төлөвлөгөө маань зүгээр яг бид нэр 20 тонн орчим гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Алтны худалдаа авалтыг харахад бол яг таны хэлснээр иргэд илүү төлхөө алтыг тушааж байгаа. Энийг бол яг нөгөө талдаа бид нэр юутай хавьж харж байгааг бол нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан дотор шатлалтай холбоотой. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотор манай 3 тэрбум төгрөгөөс дээш үлгээд шатлал үүсгэсэн байгаа учраас алтны 1 грамм алтны үн маань их үнэтэй металл, үнэтэй учраас мөнгөнд их өндөр дүнгээр яригддаг. Тэгээ бид нар иргэд яагаад тушаагаад байна вэ гэхэл аж ахуйн нэгжийн орлогын албан дотор хамаарахгүй учраас иргэд илүү төлхөө тушаад юм байна. Зүгээр дээр нь бас нөгөө Лондонгийн металлын биржийн үнээр 16 оны 12 сараас бид нар худалдаа авдаг болцсонтой бас холбоотой гэж үзэж байгаа. Бас зүгээр нэг хүмүүсийн ярьж ажиглажсэн зүйл нь ихээр албан байгуулагч гэсэн иргэн байдлаар тушаадаг тийм хандлага байдаг гэж ашигласан. Тий. Яг Монгол банк буюу Төв банкны хувьд бол яг иргэн яагаад тушаагаад байна, аж ахуйн нэгж яагаад тушаагаад байна, татвараа яаж ийн гэдгээс бол бас нэг учиргүй яг тэр сегмент рүү бол орохгүй байгаа. Гэхдээ бид нар бол иргэн аж ахуйн нэгжээс тушааж байгаа арилжааны банкуудын тушааж байгаа тэр татвар алтны үнээс бол 2.5% ашигт нөлтөмлийн нөөц ашигласан хураамжийг авч татварын байгууллага зөвлөж шилжүүлэх ажлыг манай Төв банк бол хариуцж хийж байгаа. Ер нь алт тушаалт гэдэг арах юм бол за сайн мэдэхгүй одоо энгийн үзэгчдийн хувьд бол их тийм хүнд процесс байдаг болов гэсэн ойлголт байна. Энийг одоо зүгээр хэлбэршүүлэх үед юм маш энгийн болгох чиглэл ямар ажлууд одоо хийгдэж байна. Боломж ер нь хэр байгаа бол. Тий. Одоо бичил уурхай ачид буюу одоо бидний хуучны хэлдгээр бол нинжач гэх юм уу тийм нинжаг бол Швейцарын хөгжлийн агентлагийн доктортой бичил уурхай төслөөс нэлээд тийм одоо сүүлийн 10-аад жил тэд нар рүү хандсан ажил зохион байгуулсан үр дүнд бол бичил уурхай хэлбэртэй төлхөө орсон байгаа. Тэдний үйл ажиллагааг анзаараад байхад бол ерөнхийдөө яг алт дээр бидний хамгийн гол нэг тулгамдаад байгаа асуудал бол сорьцлолт байгаа. 21 аймаг буюу одоо хөдөө орон нутг дээр олборлож байгаа алтыг сорьцлоход зөвхөн Улаанбаатар хотод авчирж иж сорьцлоод тэрний дараа Төв банк буюу арилжааны банкудаас тэр худалдаж авна гэсэн зарчмаар явдаг учраас яг одоо энгийн жижиг алт олборлож байгаа иргэдэд бол сорьцлолтын асуудал маш хүндрэлтэй байгаа. Өмнө нь бол сорьцын газар нь бол Төв банкны харьяа байсан. Сүүлдээ сангийн ам одоо стандарт хэмжилт зүйн амны газрын харьяа энэ төр болоо явуулсан. Бүтцийн хувьд бол тийм байгаа. Зөвхөн Төв банкны хувьд бол яг энэ аяны хүрээнд Төв банкны салбар тийм сорьцын лаборатори байгуулвал ямар вэ? Хөдөө орон нутагт 17 аймагт манай салбар байгаа шүү дээ. Төв банкны салбараа түшгэлэх үү, арилжааны банкыг түшгэлэх үү? Ер нь бол төлхөө арилжааны банкуд энэ бизнес нэлээсээ оролцож байгаа. Тэгэхээр сорьцын хяналтын газарт бол голом банк салбараа нээсэн ажиллаж байгаа. Энэ бас нэлээд үр
дүнгээ өгч байгаа. Тэгэхээр бас түрүүн та дурлаад өнгөрсөн алт цэвэршүүлэх үйлдвэрийн суурь судалгааны асуудал гэдээ ярьсан. Зүгээр одоо яг байгаа одоо том мэдээллүүдээр харах юм бол хөрөнгө оруулалтын хувьд ч гэдэг юм уу төлөвлөгөөний хувьд яг энэ бүхэн хизээ одоо бодиттой болох боломж харагдаж байна. Ерөнхийдөө бол уул уурхай хүнд үйлдвэрийн хамтарсан ажлын хэсэг маань яг 9 сар ихэд суурь судалгаагаа боловсруулж дуусгаад алт 2 үндэсний хөтөлбөртөө өгөх ёстой юм. Зүгээр энэ ажлын хүрээнд бид нарт Швейцарын алт цэвэршүүлэх үйлдвэрийн хүмүүсийг урьж авцраад хамтарсан судалгаа хийж үзсэн байгаа. Дээр нь манай Төв банкны судалгаа статистикийн газар яг тусдаа бас судалгааны баг гаргаад ажиллаж байгаа. Энэ үр дүнгээ ерөн туудахгүй танилцуулсан чиглэлтэй байгаа. Гэхдээ ерөнхийдөө яг ажиглаад байхад бол 10 тонноос дээш гэдэг юм олборлтын хэмжээнээс хамаарат тухайн улсад энэ цэвэршүүлэх үйлдвэр ашигтай юу, ашиггүй юу гэдгийг дүгнэх мэргэжлийн байгууллагууд урд нь дүгнэлт гаргаж ирсэн юм байлээ. Гэхдээ тэрэн дээр дахин бид нар шинжилсэн судалгаагаа хийгээд 9 сард ерөнхийдөө маань гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Манай экспортын тухайд алтан дээр ямар хөө үзүүлэлтүүд байгаа бол одоо цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор цаашдаа одоо тэр боломжоо бид ямар байдлаар бүрэн дүрэн ашиглах боломжтой болох юм бэ? Цэвэршүүлэх үйлдвэрийн хувьд бол одоо яг нөгөө олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнд бол тухайн улсад одоо 3 жил үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг юм билээ. Тэр хугацаанд бол яг Лондонгийн металлын биржийн үнээр худалдаалах боломжгүй арай бага үнээрч гэдэг юм уу тий яг зах зээл дээр байгаа үнээр бол худалдахдахгүй юм билээ. Цаашдаа яг үгээд ерөн хиттэй хизээ хөрөнгө оруулалтаа нөхөх нь гэдэг судалгааг тодорхой хэмжээнд хийгээ явуучих. Тус нь бол удахгүй бол харин гарахна гэж ойлгож байна. 9 сард бол манай ажлын хэсэг ямар ч байсан дүнгээ танилцуулах хэрэгтэй байна. За өнөөдөр цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Тэгэхээр студид бид дотоодын алт олборлолт алт тушаалтын асуудлаар Монгол банкны Эрдэнэсийн сангийн захирал хадагта Эрдэнэ туяатай ярилцлаа. Ямар ч тач энэ сарын 1-ний өдрөөс эхлээд 3 сарын хугацаатаагаар бол Монгол алт аяныг бол Төв банкнаас бол хэрэгжүүлж хийсэн алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилготой энэ хүү аяны хүрээнд бол ямар ч тач хэд хэдэн ажлуудыг энэ хүү авч хэрэгжүүлэхээр байгаа гэдэг мэдээллийг бидэнд өглөө.